Бидний цөөхөн монголчууд төсөл үзүүлж байна. Төслийг хамтран хэрэгжүүлэгч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз. Бидний цөөхөн монголчууд төслийн багийнхан Япон улсаас бэлтгэсэн арлын орны монголчууд нэвтрүүлгийнхээ цоо шинхэн дугаараар Нигата мужийн Нигата хот дахь Honda Motors компани засвар үйлчилгээний төвийн 2 дугаар зэргийн инженер Санжамитвийн мөнх эрдэнэтэй уулзаад байна. Түүний хэрхэн Японд ирж ажиллаж амьдарч байгаа түүхийг хамтдаа сонирхцгоё. Саман мөнх эрдэнэтэй Японд ирээд 6 жил болж байна. Нигата хотод үзээрсэн байна. Нигата хот дээр одоо яг 3 жилдээ болж. Чиний ажиллаж байгаа энэ засварын төвүүд бас энэ хоттой хамгийн том нь уу? Ер нь дээгүүр орно шүү. За. Манайх ч ямар компани вэ? 4 засварчтай нэг инженер надад бий байгаа. Ганц Монгол тэгээд инженер. Ажил нэр нь тэгээд ажгүй юу? Ажил дээр нь давгүйтэй. Өдөр тутамдаа ер нь юу хийж байна? Ямар ажил хийж байна? Өдөр тутамдаа засварчтайгаа гаргаад ирсэн машиныг шалгаж үзлэг нь яг юуг нь бүрэн боожоо дутуу боожоо тосон төслөөг нь хийж өгөх шалгаж гаргаад тэгээд цаашаа байгаа. Ер нь эцсийн одоо шалгалтын хамгийн сүүлийн шалгалт нь чам дээр тийм байна те. Анх энэ ямар сургуульд ирсэн бэ? Анх одоо яг нэгэд бүр хамгийн анх Окинавад ирсэн. Окинавад хэлний бэлтгэлээд төгсөөд машиныг сургуульд орсон. Тэгээ 2 жилийн хугацаанд дамжуулаад суусчихсан. 2 дугаар зэрэг авч чадсан. Тэгээ 2 дугаар зэрэг авч одоо энэ фонд нэгэд одоо ингэж ажиллаж байна. Тэгээд хүн болгон хэлний бэлтгэлд одоо хэл сурыг гэж орж байгаа ч гэсэн бас өөр шиг чинь ингээд яг машины сургуульд орно гэдэг бас хэцүү байдаг байх гэж бодоод байна. Хэр тийм боломжтой байдгийг чиний хувьд ер нь ямар замдаар яаж явж байгаа тийш орчих те. Өөрөө яг хүсэж орвоо зүгээр үнэхээр сонголтгүй болж усаар уу? Би өөрөө бүр яг хүсэж бүр өөрөө ингэж хайж байгаа энэ сургуульд орсон байна. Яг анхнаасаа л машины чиглэлээр сурыг сонирхыг өөрөө айгүй техник сонирхолтой болохоор ер нь яг энэ чиглэлээр жоохон хөгжил гэсэн бодолтой ирсэн байна. Тэгээд дотоо сонирхолтой юм чинь шал өөр шүү дээ тий. Жоохон халуун жоохон ирсэн одоо. Өдөр төр нь хичнээн хүнд үйлчилж байна засварын төв. За миний баримжаар л өдөрт нэг 100 гаруй 4-5 сард айгүй завгүй игээд тэрүүгээр нэг 3-400 машин гарна. Одоо ийм их энгийн юм зуны юм өдрүүд. Зуны өдрүүд за өдөрт нэг 10-аас нэг буухгүй байна. Хичээлтэй тий. Хичээл бага. Монгол дахь ямар сургууль сурчсан? Монгол дахь Орхон аймаг Эрдэнэ хотод сурчсан 14 дугаар сургууль. Анхнаасаа ер нь Японд заав сурна гэж бодож байв. Яаж тэр түүхээсээ хуваалцахгүй юм? Анхнаасаа ер нь яг конкурс өгдөн шүү дээ 10 жилд гэсэн. Конкурс хичээл тэгэл за ер нь болиг шийдэл. Ер нь Япон явыг шийдэл. Тэгэл ээж автайгаа ярилж зөвлөдөг байсан. Ирэхэд ер нь бас хэцүү байсан уу? Ирэхэд бол амар хэцүү. За ямар шатууд үе хэцүү үеүүдийг давуу? Нэгт хоол байсан. Будаа нэг идчихсэн, ногоон мөгөнийг идчихсэн, дандаа махал идчихсэн. Тэгээ хоолнд нь цадсан ирнэ нэг 2-3 цагийн дараа айгүй хурд үлсчихсэн. Энэ бас хэцүү. Тэгээ хэл мэдэхгүй энэ хамгийн хэцүүсэн. Тэгэл янз янзэл ажил хийж үзсэн. Тэгээ арбай. Тэр ногооны газар тэгэл газар тариад маяг барилгын ажил ингэж хийж үзсэн. Тэр бүх тэр айгүй хэцээсэн. Тэгэл хэл жоохон сураад ирсэн чинь ер нь яг айгүй дасч эхлэв. Тэгэл арай боломжтой өөрийгөө бас илэрхийлээд дуртай дургүй байгаагаа бас хүн хэрхэж чадна гэж ажиглаа нөө ядарсан би ядраад үдчихэж байгаа үед би өвдөд хайрж амарч болохоо гэж асуугаад ойлголцдог байсан. Тэг ажлынхаа тухай жоохон ярьж өгч шүү дээ. За манай одоо Японд шакен гэж байдаг техник үздэг. Тэрийг тэгээ ямар нэгэн цахилгааны засвар одоо цахилгааны гэмтэл одоо халуун үйлрэл болж байна. Одоо нөө эйр кондишны засвар аягүй их орж ирж байна. Одоо яг тэднэрийг аягүй л явж байна. Манай ажил бол ер нь гайгүй нэгэд фондо дандаа ер нь гайгүй дэвэрдэг юм байна. Ажлын чинь чамайг бас монгол хүн болохоор бас одоо юу гэх юм ядуулан адуулах ч юм уу эсвэл идэвх сайн хандах ч юм уу ямар нэгэн тийм харилцаа байх уу? Тийм ээ. Манай ажил айгүй гоё болсон. Айгүй зөөлөн сэтгэлтэй хүмүүс үүдэг. Одоо ороод би чинь 4 сард орсон хэрэг ч одоо ороо нэг 3-4 сар болчихж байгаа. Тэр хугацаанд анх намайг орж явах гэж хэлжсэн. За гадаад руу орж байгаа.
Японд нэг бол ажилтаа нэгтгэх юм бол яагаад эдгээр чинь мөнөр 3 дахь зэрэгтэй хүмүүс байхгүй. Би 2 дахь зэрэгтэй. Энэ 2 дахь зэрэг авсанд амар гайхажсэн гэхэд чи яаж 2 дахь зэрэг авсан? Бид нар бүгд 3 авч ирсэн шүү дээ. Тэгэл анх ирээд танилцаад яг Японоор ярилцаад явжсэн чи өөх чи мөр Японоос ялгахаар би ирж чинь. Ямар ч асуудал юм бэ? Бүгдээрээ гоё танашин дэвч тийм хөгжилтэй сайн дотнох харилцаатай ажиллахаа гэж бүгд аяасан хэлж авчихсан. Яаж ч юу Япон хэлийг юм сонсгоо. Япон хүмүүс чамаагүй руу Японоос хааргүй мэн гэж хэлсэн гэж шүү дээ. Тэгэхээр чи Япон хэлийг нэлээд сайн мэддэг байна. Ер нь яаж сурах? Ер нь хамгийн одоо Япон хэлийг сурахад хүм арга нь юу гэдэг юм бэ? Ер нь ганцаараа монголчуудтайгаа нэг эхний жил бол монголчуудтайгаа нэг хөл амьдраад ирдэг. Аль болох ганцаараа амьдрах. Монголчуудтай цаг амьдрах монголоор их ярьдаг. Тэгээ нэг сайн хэл сонсгол сайн нэгдэж байгаа. Би бол Япон хэл сурж байхдаа радио сонсдог байсан. Тэгээ Япон дуу сонсдог байсан. Тэгээд гараад кино авч өгшин хүмүүс амар ихтэй. Тэгээ өгшин хүмүүстэй амар сайн ярилцдаг байсан. Ойлгохгүй ч гэсэн хатаа тунгаадаа. Тэрнээс ч тэгээд их сайн. Японоос ирээд бас багуу хугацаа өнгөрсөн байна. Япон хүмүүстэй цагийг өнгөрүүлж хамт сурлаа, ажиллаа. Ер нь Японы амьдралд одоо тэгээ амьдралын юм хэв маягтад ер нь хэр тасч байна. Чамд энэ Япончуудаас авах нь юу вэ? Хайх нь юу вэ? юм бол маш их байгаа. Яг нэг ажлыг хийсэн бол бүр аягуулсан яг сэтгэлээсээ хийдэг. Тэгээ ерөөс ингэж гурилтан гэсэн асуудал байхгүй. Нэг яг над дээр ирэхэд би өмнө нэг манай ажилд гадаад ажиллаж байсан байхгүй. Тэрний засч янсан юм заавалчгүй би шалгачаа буцаад өгөх тэр юм. Энд ч болоо энэ тэр ч болоо байна. Тэрнээс юу надаас л халагдсан л да тэр хүн. Жохом муухай гэж гисэн. Тэгэхээр Япон хүмүүсийг яг шалгахаар яг бүгдийг нь яг тас хийх гэсэн бүх юм яг хийсэн байна. Яг энэ зан чанар байгуу. Тэгэхээр авштай. Ажлын цаг, амралтын цаг. Цаг дүрмийг бол яг ясгал баримталдаг. Энэ нэг авштай зан чанар. Хаймар зан чанар нэсрэгээрээ юу? Хаймар зан чанар нэг байхгүй хаа. Над дээр нь тийм Япон таарч байгаа юм. Заримдаа нэг хитрхийн юм их дүрм журм гэсэн юмд баригдсан хайр сэтгэл юм шиг ч санагддаг юу? Тэгэж бас санагддаг. Гэтэ яалч усын уул ёсын дараа нь хичээл яг хүний нутагт адилхан л амьдрж л байгаа юм чинь бас тэрийг дагаж мөрдөхгүй болох гэж бодсон бодлоо. Өөрөөсөө биелүүлэх хичээд. Одоо чи ер нь цаашд юунд зорж чинь, юунд мөрөөдөж чинь? Одоо 10 сар тэгэхээр би 2 дугаар зэрэгт одоо 1 дугаар зэргийн шалгалт байгаа. Одоо хуваар эндээ бэлдэж байна. 10 сараас өмнө харьчих нь яах юм бэ? Харахгүй л ер нь авна. Харин гэснээс нэр хизээ Монгол руу гарах вэ? Би сая 5 сард явчихад ирсэн. Тэгээ 6 сар. Огт яваагүй жоод явчихад ирсэн үү? Ер нь ингээд жил болгон явах боломж байна уу? Яваад чаддгүй. 3 жил бол ерөөсөө явуу гэж байгаа үүлнэ гэсэн. Тэрнээс би нотлогоны харьнасан юм. Гоё юм уу? Тэг ингээд удаан байж жоод очих. Бүр агаар нь юм дээр. Ирмээр би санагдсан. Онгоцон бүр сумор гэж санагдсан. Яг онгоцны бодол тэр. Нэл буцаад энэ гэрэл за буцаад нөгөө ажил гэж бодоод тэгэл ажиллаа хийж байгаа юм чи. Ер нь бол Монгол явчаа буцаж ирэх шиг тийм сонир мэдрэмж байна. Эхний 7 хоног л айгүй хямралтай байсан шүү дээ. Монгол дэсэн гоё юучээд бодлоо. Одоо ингээд гэрте очдөг гэж хэлж штэ Монголд чор тийм гоё газар ажиллаж байгаа. Одоо магадгүй орчин нийгэм бүх хүчин нь одоо Монголыг гэдэг хэд дахин гэсэн төвшөнд байгаа штэ. Тэгэхээр чи Монголд очиод мэдээ хэд хоног хэдэн сар магадгүй жоох удаан амраад ирэхээр Монголдо нэг Японоос тим минь авчираа тэгээд хийчихсэн. Манай Монгол нэг Япон шиг тим юм ийм багасаа гэж боддог юм юу вэ? За хамгийн энгийн жишээ. Хамгийн энгийн жишээ сая явчаад ирэхэд би найзхан машиныг барьж явж байгаа. Нэг онцлог ирсэн байхгүй. Гэсэн чинь цахилгаанд мас үсээ. Тэгэл яг ямар мас үснэ нэрсөө яг ертөнцийн дээр хотод дээр ер нь онцлуулсан байхгүй. Ерөөсөө оншин татаж чадахгүйсэн. Би өөрөө оншморс надад багаж авахгүй болсон. Багаж авахгүй тэгээд би яач чадахгүй. За яг энэ багаж хэрэгтэй юм Монгол. Яг энэ цахилгааны тал дээр ямар ч мэдлэггүй нойлоод юм мэдчихсэн. Ер нь яваан дээр нь Монголд хувийн тэм цахилгааны тэм гаражны бодолтой л байна. Өөр ямар жишээ? Өөр хамгийн хэмзэглүүлсэн хамгийн хэмзэглүүлсэн төгжрөл байна л да. Арай л соёлог байна. Зүгээр ингээ оруулж ажгийг гоохч урдаас янз янз хуруу гаргаад янз янз үгээр хийх чинь
Энд бол ингээд орлоо гэж гараа өргөөл гэхэд бүгд зөвхөн ингээд орлоо гэдэг. Тэр нь бас амар. За утгагүй тийм соёлтой болох хоо манайхаа хандлага нь өөрчлөгдөв тий. Тэгтэл бид нар их орно шүү дээ. Яаж ч одоо муу исэн гэсэн тий. Ер нь ямар үед нэр их орно гэснээс их орноороо одоо омгч чинь ямар үед илүү их би Монгол хүн шүү өндөр үед боддог үе бол байгаа тий. Байгаа. Тэгээ яг чинь сум одоо манай андавраг гаврын төрөлд манай ажлыг бүгд надад ялгах гэх юм. Хана монголчууд амар гайхалтай хүчтэй. Тэгээд жишээ нэг машины жоох хүнд мөн дугуй муу байлаа би өргөө тажих жишээ. Тэгээд бид нар бүгд гайхдаг л чи жижигхэн бид нар над чи аягүй чадaltaй юм. Ер нь энэгээр ер нь жоохон омгшдаг. Ололт хэмжилт алдар хүнд хөгжил дэвшлийг хүмүүс өөрсдөө бүтээдэг. Хөлн их түүх, ууламжлал, үндэсний бахархлыг харин цаг хугацаа бүтээдэг бас үгүй хийдэг. Тэрхүү бахархалт үнцнийг хадгалж үлдэх нь хүн бүрийн зүрхэнд орших ухамсар хийгээд сэрхүү юм. Бид тэд бүгдийн хамтын итгэл зорилгын хүчээр бүр хойчтой өвлөөлөх хэмжээлшгүй баялагийг бүтээн. Үндэсний соёлыг дээдлэгч Energy Resource бидний цөөхөн монголчууд төсөл. Ер нь очиж хаач авсан юмний төрөнд манлаа нэг овгор тогор байдаг шүү дээ. Тэр нь бол бас сайхан маас дээ. Тэр нь бол Одоо энэ ажил дээр хэдэн жил ажиллах вэ? нэг удаа ажиллах байх. Уг нь сайхан 4 сард орсон гэж дээ. Яагаад удаа ажиллах вэ? Тэгэхээр цааш нэг бодсон юм байна. Тэгээд тэрээр хэрэгжиж эхлэе явж байгаа хувийн жижиг юм. Тэрээр цааш ингэж хэлэх гээл яваад. Тэр маань гайгүй яваад ирсэн юм. Японд нэг ажиллах байх. Их орондоо очиж их орондоо хувь нэмэр оролдсон гэсэн бодолтой. Чи Нэгата хотынхоо тухай ярьж өгөөч. Танай хот ер нь бусад хотуудаас юугаараа илүү одоо онцлог сонин тий. Манай Нэгата хот чинь цаг агаар нь хамгийн гоё. Монголтой төхөм цас өвөл цас урдаг. Тэр нь л хэрнээ аягүй тал. Тэгээд амьдрахад аягүй өртөг багтаа. Амар тийм олон хүмүүс юм шаварлцсан баг. Тэр нь л надад ер нь аягүй гоё тал. Япон хүмүүс нэг мөнгөний тухай нэг арай өөр ойлголттой байдаг юм. Би чамайг яагаад энэ асуултыг асуух гэдэг нь чи яагаад ажил хийж байгаа те ажлын ам чимтгийг мэдж байгаа анхны цалингийн одоо те анхны цалингаа хаваад ямар ч хүмүүс ер нь баярлдаг штэ. Тэгэхээр тэр цалин гэдэг ойлголт мөнгө гэдэг ойлголтыг илүү их мэдэрч аваа юм залуу хүмүүс үлдсэн гадаа. Япон хүмүүс одоо мөнгөнд хандлага нэг хатуу их мөнгөтэй их соёлтой ханддаг те их тэрийг зөвөр өгдөг юм хүмүүс үүдэг. Тэгвэл чи яг энэ Япон хүмүүсийн мөнгөний соёлоос суралцж чадчих нь. Одоо жишээлбэл Япон хүмүүс бол заавал цалингаас 20% үүсгэж рааж одоо ирээдүйдээ өөрсдөө тохиолдох эрсдлүүдээс хамгаалж энэ хоригдлыг зөвлөдөг юм байна. Чиний хувьд тэгж чадчих байгаа юу? Ер нь чадчих байгаа. За. Тэрийг бол хийж байгаа. Гэхдээ би сая анхныхаа цалин аваад анхныхаа цалин авах эрдэнэттэй очижсэн. Тэгээ анхныхаа цалингаа авчаа би нэгт найз хүн баярлуулсан дараа нь эрдэнэтийн үнчин өрөөсөн тийм амьдралын жан төвшин таарсан байдаг шүү дээ. 6 сарын 1-нд би тэр үрэж өөрөө бэлэг тараасан байна. Яг анхныхаа цалингаар яг өөртөө болно гэж чаддаг. Ер нь нутагтайгаа өмсөж жоохон төслөө гэж бодож яг юм дэ залцуулж байгаа. Тэрний дараагийн цалингаас л одоо жоохон ч гэсэн өрнөл хийж байгаа юм чи. Ер нь бол хоримтлуулах нь зөв юм байна уу? Чи яг энэ хоримтлын тал дээр нь яг ямар бодлоо хувь хүнийхээ хувьдээс? Хоримтлын тал бол маш зөв. Мэдээ залуу хүмүүс бол хоримтлалтай байх хэрэгтэй. Хоримтлгүй байх гэдэг бол хэцүү л дээ. Яг тэгэл авсан цалингаа ингээл үрэл дуусчих юм бол дараа нь яг гинтийн шаардлага тохиолдол гараад ирдэг байлж гинт одоо тогус газны мөнгө газ тасрах юм уу те Өвдөх те жишээлбэл ялангуяа өвдөх юм гэж бисээ 5 сар жоохон нуруугаа гинтэж тэгээ Монгол очиж ирсэн. энд ажиллаж байгаа хамгийн анхны монгол хүн үү? Тий. Ер нь Хондогийн хамгийн анхны монгол инженер гэсэн манай компаниас Хондоос бүр зураг мөрөд дарж ирсэн. Ямар гэрэн гарах. Нөө гоё өөрөөрөө жоохон багтсан. Тэр чинь яг энэ гаражт бол ганцаар 2 дугаар зэрэгтэй. Тэгээд доороо Япон ажиллаж ин гэдэгт бол би амар баярлж байгаа. За тэгээ ажилд нь амжилт хүсье. За. Мундаг сайн инженер болоод Монголд очиод олон сайхан автосервис ажлуудаад цахилгааныхын асуудлыг шийдээд тэгээд амжилттай гарах гэж хэлсэн. За баярлалаа. Хааны цаашдаа ажил амжилт гэсэн үгтэнд амжилт хүсье.